хүн баа байгаль 4-р анги. За бангийн зураг байна. За та бүхэн бараг бүх мэдж байгаа байхаа. За тохиолдол. За Монголд тохиолдсон явдал. Бонх хичээлээсээ ирээд гэрийн даалгавраа хийх юм артаад өдөржин тогложээ. Тоглож гэртээ харанхуй болоход орж ирээд гэрийн даалгавраа гэнэт санаад хичээлээ хийхээр ширээндээ суутал гэрлэн онторч харанхуй болжээ. Төсөөлөөрөө бонх юу санаач бодож байгаа бол хүн баа байгаль. За өнөөдрийн хичээл зай ашиглан чийдэн асаая. За хичээлийн маань зорилт энгийн аргаар чийдэн асаахад хэрэглэгдэх материалыг зөв нэрлэж сурах, өгсөн хэрэглэгдэхүүнийг ашиглан чийдэн асаах, сурсан зүйлээ амьдралд хэрэглэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ. За чийдэн асаахад юу хэрэгтэй вэ? За нэгдүгээр энгийн аргаар чийдэн асаахад юу хэрэгтэй вэ? Хариулт. За өөрсдийн бодлоо бичээрэй. Нэгдүгээр жижиг ламп хэрэгтэй байх нь. За дараа нь батарей буюу зай хэрэгтэй байх нь. За зай маань нэмэх хасах гэсэн хоёр туйлтай байна. За гэрэл зай холбох утас хоёр өөр энгийн утас байна. Чи энгийн аргаар чийдэн асаад чадах уу? Чадсан, дээд нь чадаагүй. За туршиж үзэх нь. За хоёр бүгдийн туршилт хийж байгаа байдал байна. За жижиг ламп байх нь батарей байна. 2 утас байх нь. За батарейнууд маань батарей буюу зай. За 4.1 бадад 9 вольт 4.8 вольт 12 вольт гаргадаг. Гэрэл асах хүчин чадал гэсэн үг. Батарейны хүчин чадлыг энэ дээр тэмдэглэдэг байх нэ. За бидний сайн мэдэх 3 батарей буюу зайнууд маань байна. Бид эдийн өргөн хэрэгэлдэг 60 ваттад 40 ваттад 100 ваттад гэх мэт өргөн хэрэгэлдэг орос чийдэн байна. За бас сүүлийн үед хэрэгэлдэг болсон сүүн бас гэрэл байна. Чийдэн мөн ялгаагүй 9 ваттад 13 ваттад 15 ватт гэдэг явдаг байгаа. Үнэ нь бас доор байна. 5500 дэх нь. Тэр орс чийдэн маань 504 гэдэг байна. За LED гэрэл. За энэ болонгууд 5 ваттаас дээш байдаг байна. 8000 төгрөг нэлээд үнэтэй. Тэгсэн мөртлөө эрчим хүчний хэмнэлттэй маш удаан асдаг байгаа. Яран орс чийдэн шиг шатдаггүй.
нэлээд эдлэгтэй гэсэн үг. За тог бага зарцуулагддаг, тог бага иддэг гэсэн үг. За эрчим хүчний хэрэглээ. За чийдэн өдөрт 8 цаг асаана гэж тооцвол жилд 1 жилд 365 хоног байдаг. 8 цагаараа үржүүлэхэд 2920 цаг дунджаар асаадаг байна. За энэ дээр үеийн Орос чийдэн асаах юм бол жилд 22,750 төгрөг нэг гэрэл зөвхөн гардаг байна. Харин сүүн чийдэн маань жилд 3,380 төгрөг гардаг байна. Хамаагүй байгаагаад за бүр лед гэрэл маань жилд 1950 төгрөг гардаг байна. Тэгэхээр хамгийн тог бага зарцуулдаг лед гэрлээ хэрэглээрэй. Чи энгийн аргаар чийдэн асаас сурсан уу? За хатан сурсан, бэдэн сураагүй. За аль нэгийг дугуулаарай. Тэгтээ чийдэнгээ арсгах туршилт хийхдээ аавтайгаа, ээжтэйгээ, ах эгчтэйгээ аль нэгтэй хамтарч туршилт хийгээрэй. За дүгнэлт чийдэн асаахад зай, чийдэн холбох утас хэрэгтэй. Болдог байна. Эдгээрийг хооронд нь холбоход чийдэн асч гэрэл гарнаа. За эцэд онгон маань гарлаа. Асуудлаа шийдсэн болов? Чийдэн насаагүй хүүхэд байна уу? За туршилтаа хийж үзээд туршилтынхаа явцыг бичээрэй. За бас чийдэн асахгүй тохиолдол байдаг байна. Зай буюу батраа. За эсвэл нөгөө туршилтаар чийдэн насаагүй тохиолдол гэрэл нь шатсан байж магадгүй. Эсвэл зайн дууссан байж магадгүй. Эсвэл утас нь тасарсан байж магадгүй. За. Нэг дор зургийг ажиглаарай. Юу нь байхгүй байна? За холбох хоёр утас нь байна. Чийдэн нь байна. Тэгсэн юу нь байхгүй байна? Зай буюу батарей нь байхгүй байна. За дараагийнх нь ажиглая. За батарей нь байна. За хоёр утас нь байна. Чийдэн нь гэрэл нь байхгүй байна. Чийдэн нь. За дараагийнх нь 3 дахь зургийг ажиглая. За хэрэгтэй бүх зүйл нь байна. Тэгсэн чийдэн нь шатсан учраас гэрэл асахгүй байсан байна. За гэрийн даалгаварт сурах хүчгийн хуудас 33-аас 40-р хуудасны мэдээллийг уншаад мэдлэгээ баттгаарай. Заасан хуудасны цэнхэр дэвсгэр дээрх мэдээллийг бичиж аваарай. За тэгээд цэнхэр дэвсгэр дээрх мэдээллийг бас тогтоогоорой. За баяртай хүмүүстээ маргаашийн хичээлээр уулзцаая.